Гаруудаа хэмээн төв байран дээрээс үргэлжилж байна. За тэгээд урилга хүлээж авсан мөнгө өвчтэй баярлалаа. За та өөрийгөө танилцуулаад тийш цуур гэдэг нь хичээлж байгаа. За наваг мөнгө гэдэг гаруудаа буюу одоо гаруудаа хэмээн багш жижигцүгийн харбстан 2015 оноос жижигцээс болохоор хичээлж байна. Тэгээд 10 жил Болон аймгийн арай Болон аймгийн Болонсон төрсөн. Яг гаруудагийн төсөв хөслөж байна. За одоо нөгөөгийн ланч класс явж байна тийм. Тийм одоо өдөр манайх ерөөсөө ланч ангууд нэгээс 5 дахь ланч ангууд явдаг. Ланч ангууд дээр болохоор гитэ болно өгийн гэсэн. Тэгээд энэ дээр болохоор манай холимогдлооны залуучууд тэгээд жамп явуулнууд тэгээд бас гаруудыг хичээл гэсэн тэгээд юм хэлдэг. Дандаа өгийн ахмал. Улсын аваргын одоо хэдэн медаль аваа? Улсын аваргын надад 6 алтан медаль байна. Мөнгөн медаль нэхээд байна. Тэр нь болохоор 6 бол дэний хэлсэн шиг. Яг ихтэй англи нөөгийг. Ер нь манай гаруудаа академи болохоор Мутай жижигцүү гэсэн ангиуд байдаг. За Мутай жижигцүү ангиуд маань болохоор 1 дахь 5 дахь өдрүүдэд жижигцүүгийн ангиуд, 4 5 өдрүүд Мутай ангиуд нь ордог. За тэгээд бүгд ланч ангитай 12 цагийн ангитай тэгээ ороо 19 цагийн ангитай явдаг. Манай гаруудаа академийн байршлын өдөр дээр болохоор одоо мөнгөн завьягаас яг чанхаас шүү 23 дугаар сургууль явуул мэдсэлт хүрээлэн гэж байна. Тэрний зарлага Монгол боломжтой академийн одоо манай байрлаж байна. Тэгээд хүссэн хүн болгонд нээлттэй Шүүгчийнхээ карьерийн хувьд за тэгээд дээрэс нь бас өсний ангилалтай холбооны цаашдын амбиц нь ер нь юу байгаа вэ? Олимпиад орох зорилго байгаа юу? Тэр талаар цаа. Тийм за жижиг холбоо жижиг гэдэг одоо ангилалгүй тэмцээн явдаг. Одоо олимпик чиглэсэн ТV-ийн тоглолтууд за тэгээ одоо World Games, Indonesian Games, Beach Games гэдэг маш олон Asian Games гэдэг одоо бид маш олон Games-д жижигцүү орсон байна. Одоогоос 8 жилийн өмнө одоо Asian Games орж ирсэн бол одоо хэмжиг 3 удаагийн Asian Games фонд явуулж байна. Тэгээд ерөнхийдөө ТV-ийн тоглолтууд багтмал явж байгаа. Ерөнхийдөө олимпикийн бол ингээд баг шумал хийгээд явж байгаа. Азийн олимпийн зөвлөлд хамгийн ер нь нэгэх одоо тийм юу гэх юм уу? Ачаал бүгд гэх юм уу жижигцүүлөө. Тийм өндөр ачаал бүгд зөвлөг болсон байна. За шүүгчийн хувьд болохоор 2018 оноос шүүж гисэн. Тэгэл яг баг сайжраад одоо шүүсэн. Тэгээд нэг том боломж оржсэн Монгол хэлхээ зохиосон. Тэгээ Монгол хэлхээ зохиоход яг хойд уус тамирчин тэрээр орох боломж өгсөн учраас ямар ч гэсэн шүүгчээр азтай оролцсон. Тэгээд тэн дээр бол одоо олон улсын шүүгчнэртэй танилцаад одоо яг тэр багт ингээд тэр цагаас хойш орж ирсэн. Тэрний дараа ингээд өсвөрийн төлөв авч, өсвөр залуучдын төлөв авч гэх юм. Ингээд хэмжээний явсаар байна. Ямар ч байсан квалификат ABC гэсэн 3 зэрэглэлтэй даваад тэгээ World зэрэглэлөө гэсэн байж байна. За одоо манай Монгол улс болохоор 2 World шүүгчтэй. Бид нэр 10 орчим шүүгч байгаа. Тэгээд ямар ч гэсэн 2 нь одоо санаа өгдөг. Нэг нь болохоор манай болтогногч бол ингээд одоо надад жижигцүүгийн одоо тийм шүүгч юм гэсэн үг тийм яагаад гэвэл нөгөө цуг тэмцээн уралдаанд явна. Тэгээд яг хантай яг ингээд хажууд Монгол юм ингээд тайлбарлаад явуулсан. Тэгээд өчтөгөөс 3 дахь явах. Сүүлдээ 4 дахь явах гэж хамт ажилласан байна. Үүнийхээ Гиу нөөг өчиг эсвэл бол хасараа за хоёулаа гэж аав нэ. За тэгвэл манай сурлын үзэгчдэд зориулаад нэг өчиг болт. энэ дээр хүрээслэгтэн гэсэн. За энэ дээр бүгдээр ер нь яаж хүрээслэгтгийг одоо энэ чинь харуулъя л та тий. Алгыг дээш нь ингэж оруулж өгөх нь байна. Мөрийг нөгөө хүнийхээ ард ингэж тулгаж өгнө. Тохооны ард ингэж тулгаж оруулж өгнө. Энэ тохооны өдрөнийг араас нь мөрөөр хязгаарлаж өгнө гэсэн.
Энэ дээр ингэж хязгаарлаж өгдөг гэсэн. Дээр барьсан тий. Ингээ орчин дээр тоглоод ирэнгүүт хоп ингээ барьчих. Тэгээ шахаа оруулчих. Хоп ялгаагүй тий. Энэ дээр тоглоод ирэнгүүт доороос нь тий. Ингээ авчих нь. Гарыг одоо хараарай бүгдээ. Энэ гарыг ер нь хүмүүс суулж авах тал дээр бас айгүй юутай байна. Энэ гарыг өштэй тий. Шууд хоошоо татчих авахгүй бол ер нь гарахгүй заяа нөгөө хүн авчиад шүү дээ. Доошоо түлхэж ингэ зай гаргаж жагаад гараа гаргаж авах гэсэн. Тэгээ алгаа дээш нь харуулна. Хоп. Энэ нөгөө юм жижигхэн деталь боловч гэсэн ингэж татчих авах чинь хүн чинь угаасаа авчиад унаа шүү дээ тий. Тэгэхээр би алгаа зүгээр ингэ доошоо ингэ гараа ингэ түлхдэг гэсэн. Ингэж зай гаргаад авчих нь. Хоёрдугаар хөлбөр алгыг дээш нь харуулаад барьсан. Тэгээ мэдээж би ийшээ тоглоод ирэнгүүт нөгөө хүн чинь wrist-lock-нд анхаарад гарыг ингэж доошоо түлхэх мүл ингэж буулгаж хамгаалтыг буулгаж ирдэг гэсэн. Тэр дээр нь гарыг нэм хагас атгсан байртай юм уу тоглоно анзаарна юм бол. За орцсон оронгуудаа би алгыг 70-ны хар дээр төгч чинь зүгээр ингэж төгч чинь гэсэн. Хоёр гараараа шах шаардлага байхгүй. Тэгээ мөрөөрөө шахаа оролцсон ч болно. Энийг гаргаж ир энэ дээр нэг шахсан ч болно гэсэн. За энэ шахалтыг бүгдээр харъя. Ихэвчлэн хүмүүс ингэж холбох гэдэг. Миний дуртай харин нэг гэж бодвол ерөнхийдөө энэ алгыг дээш нь харуулаад 70-ны хар дээр ингэ барьчихдаг гэсэн. Ингэ барьчихдаг гэсэн. Энэ орлоо алгыг 70-ны хар дээр дээш нь харуулаад барьцсан. Ингэж барина гэсэн. Тэгээд чангалалтаа яадгүй гэхээр зөвхөн кистэ босгоод ирдэг гэсэн. Кистэ wrist дээр босгоод ирдэг гэсэн. Ингээд авлаа. Ингэж авчихдаг гэсэн. Wrist-lock руугаа анхаарлыг нь хандуулж аваад боон тэгээ boss руугаа анхаарлыг нь хандуулж байгаа wrist-lock аав. Тэгээ ингээ авангууд энийг даавуулчихна гэсэн үг тий. Эхнийх нь wrist-lock ингээ оруулчихна. Хоп нөгөөх нь цохоод авчин гэж ярьсан тий. За заримдаа ингээ өвчээсэн хүн гарыг доош ингээ түлхээ дундаг доош ингээ. Түлхэх юм бол хөлөө задлаа авчдаг гэсэн үг энэ дээр. Доош ингээ түлхэх юм бол задлаа тоош нь барьчихдаг гэсэн. Барингуудаа хүнээсээ ерөөсөө олдож болохгүй. За оруулж байгаа зарчмыг харуулхад бол хараа. Гарыг барьчаад штэ. Татахтаа юм алгын яг чанга доош нь харуулдаг ингэж дээшээ татна. Ингэж татчих юм гэсэн. Тэгэхээр ямар орчих нь шүү дээ. Нөгөө гараа хит доош дэлхийд дунгууд ангалч. За гаач. Хоп. Яа. Аачсэндээ. За 1 2 хурж сурна тэгээд ядаж хүн түрээс орчин тэгээд зөв унаас орчин тэгээд нэг хүнийг мэдрээс орчин хүчийг нь хариулаас орчин гэдэг юм уу. Тиймэрхүү өмнөд хийж сурахын тулд ерөөд нэг 2 3 жил шаардлагатай. Тэгэхээр жижигзүг яг ингээд зорио сонирхоод хичээл гэж хийж байгаа юм бол ерөөд нэг тийм миний яг урт хугацаанд хийх юм шүү л гэж бодож ирэх хэвээр. Яар олноор цуглаад аммагадан их дэлхийд